За сайн байцгаана уу? Talk with Cheers нэвтрүүлгийн ээлж дугаар эхлэхэд бэлэн боллоо. За яг энэ дугаараас эхлээд дараагийн дугаарууд маань дандаа Express Traders Club-ийн YouTube сувгаар тавигдах болж байгаа шүү. Би өөрөө бас Express Traders Club нэгдсэн. Тэг өнөөдөр саяхан Express Traders Club нэгдсэн Dashka-тайгаа хамт энэ дугаараас ахвалаа. Цаашдын дугаарууд маань хамтдаа бит хоёр хөтлөөд явах болно. За юутсан гар ярих асан хэлээ. Гараа ярих ч тий. За сайн байна уу? Сайн байна уу? Аас нэг чинь шалгачээ. 36. Би. Адилхан. За одоо маск авч. За би өнөөдөр ийм зүйл батсан. 2000 ерөнхийдөө бол ингээд залуучууд донд яг ингээд Forex-ийг ингэж амар гоё ингээд массаар ингэж мэдж эхэлсэн чинь 16 он штэ. Facebook-ээр группүүд дээр ингээд явж эхэлсэн. Тухайн үед бид нэр яаж эхэлж ирсэн. Тэгээ одоо ингээд арилжаачд яаж эхэлж чинь те. Ингээд сурах процесс нь ямар явж байна. Тэр талаар хойлоо жоохон ингээд. Тийм тухайн үед Монголд арилжаа гэх юм бол яг 10 жил арилжаа хийсэн, 10 жил өнгөрөө арилжаа хийсэн, 7-8 жил арилжаа хийсэн хүмүүс одоо байгаа. Яг 16 онд гэх юм бол тухайн үед яг нэг арилжаа хүмүүст их хурж эхэлсэн гэсэн шүү дээ. Forex Монголд яг аль бие усаар нэг цахим хаягууд юм уу өөр YouTube сувгуудаар ч юм ингээд Forex маш их тархаж эхэлсэн. Тухайн үед Nico гарч ирсэн. Nico гарч ирээд Forex гэдэг зүйл ийм зүйл байд юм аа гэд маш их тийм флекси амьдраад хүмүүсийг ийм зүйлд маш ихээр уруу татчих эхэлсэн. Тийм шүү. Маш олон хүмүүсээс мөнгө алдсан шүү. Маш их хүмүүс мөнгө алдсан шүү. Гэтэ одоо бас 2020 онд 19 онд хүмүүс ингээд тийм хашир болцсон ингээд мөнгө өгөхгүй. Тэр нь маш зөв. Ерөнхийдөө бол нэг хаалгаараа зөв. Тэд нар ингээд би сурж иж өөрийнхөө мөнгийг өөрөө өдөрж өөрөө арилжаа хийнэ. Тэр хандлага нь одоо ерөнхийдөө бол яг дэлхийн нийтэд ингээд зөв болох гэж байгааг бас хэлж байгаа байхгүй. Одоо би ингээд сая Америкт жил хагас байж байгаад ярахад Америкт ингээд сурдаг хүмүүс нь одоо ингээд арилжаа хийж ингээд сонирхож байгаа ингээд эхэлж байгаа хүмүүс нь ямар гэдэг вэ гэхээр тэд нар ингээд эхлээд судлана. Дараа нь заадаг тийм газруудыг хайна. Тэрнийхээ дараа яг тухайн газруудыг үнэлгээг нь үзэнгүүтээ өөрөө нэгийг сонгочдөг. Тийм тухайн үед монголчууд яагаад их мөнгө алдсан бэ? Яагаад Nico толготуулсан бэ гэдээ ярихад бол ерөнхийдөө бол тухайн үед хөгжил маш муу байсан. Forex-ийн Монгол дээр орчуулагдсан номнууд цөөн байсан. YouTube сувгаар хичээлүүд байхгүй байсан. Ерөнхийдөө хилтэй үнэл Forex сурах боломжтой байсан гэж хэлэх үү дээ. Одоо ерөнхийдөө бол маш олон Traders Club-ууд тэгээ маш олон сургалт семинарууд явагдаж байна. Одоо ерөнхийдөө бол хэлгүй хүн ч гэсэн Forex сурахад бүрэн боломжтой болчихлоо. Тэгэхээр тухайн үед яаж исэн бэхээр хилтэй хүмүүс Forex сурдаг байсан. Тэгээд яасан бэ гэхээр хүмүүс тэрийг сурж маш их цагийг зарцуулж маш хэцүү давахын оронд амар аргаар хурдан хугацаанд мөнгө олъё гэд арилжаа хийдэг хүмүүст инвест хийж эхэлсэн. Амар аргаар мөнгө олъё гэд. Энэ эцэстээ нөгөө нэг арилжаач чинь нөгөө их мөнгөөр арилжааж үзээгүй туршлага байгаагүй улмаас алдах тийм бас алдаа гаргасан байх магадaltaй. Тийм магадaltaй. Сэтгэл зүйн маш тогтворгүй. Одоо ерөнхийдөө бол анх бага дансаар арилжаа хийж байгаад гинт ингээ огцсон том дансаар арилжаа гэхээр сэтгэл зүйд маш хортой байдаг. Сэтгэл зүй маш тогтворгүй болдог. Бага дансаар арилжаа хийж байгаад их дансаар арилжаа гэхээр их мөнгө олохоор хит их баярлах хөөрөх ч юм уу аль зүйл дагаад их мөнгө алдангууд маш ихээр сэтгэлээр унаад дараагийн арилжааны ерөнхийдөө бол бүтлгүүддэг талдаа. Тэр үнэ шүү. Тэгэхээр арилжааны зах зээл одоо ерөнхийдөө бол Forex арилжаа гэж хүмүүс маш их сонирхож байгаа. Ерөнхийдөө бол онлайн тулгуур ойлголтууд ч юм уу бас бус зүйлүүдийг ерөнхийдөө бол маш түргэн хугацаанд сурдаг болсон. Тэгэхээр ерөнхийдөө бол миний ингээ харсан өнцгөөс хоригдлуулсан туршлагаас юу хамгийн чухал вэ гэхээр мөнгөний менежмент бас дээр нь сэтгэл зүй маш чухал юм байна. Энэ ямар ч номноос уншаад сэтгэл зүг доктортой байлгаж чадахгүй. Мөнгөний менежментийг маш хүмүүс ингээл уншаал мөнгөний менежмент гэдэг дансны эрсдэл нээс 2% гаргаад арилжаанд орох юм ингээд хүмүүс уншаад тухайн үедээ ингээд боддог хэдий ч яг амьдрал дээр ингээд рил дансаар арилжаа ихтэй биелүүлж чаддгүй. Яг тийм. Тэгээд сэтгэл зүйд яагаад нөлөөлөд байна вэ гэхээр тухайн арилжаа хийж эхлэхийг маш хурдан баяж харах гэж ойлгодог. Энэ маш буруу байхгүй. Маш хурдан хугацаанд баяжин гэдэг нь маш өндөр эрсдэл хүлээн гэсэн үг. Тэнгүүс сэтгэл зүй яагаад тогтворгүй байгаад байна вэ гэхээр арилжаанд орохдоо маш их том шуналтай орж байгаа. Бидний дансыг юу шатаадаг вэ? Бидний дансыг юу хосолдог вэ гэхээр шунал хосолдог. Маш их лотоор өөрийнхөө дансанд агцсан лотоор арилжаанд ороод
тэр нь сэтгэл зүг докторгүй болгоод арилжаагаа хаач чадахгүй тэгээд бариад хоолт хийгээд алддаг ч юм уу. Ерөнхийдөө бол сэтгэл зүй тэгээд мөнгөний менежмент хоёр маш чухал. Тэр хоёр нийлцсэн зүйл. Нийлцсэн нэг зүйлтэй. Мөнгөний менежментээ барихгүй сэтгэл зүйч байхгүй болно шүү дээ. Нөөник дэлхийн хамгийн том хедж фонд би нэрийг марчиж. Гэтэ нэг артиклээр уншижсэн. Тэр ингээд жилдээ дунджаар 25% ашиг өгдөг гэж байгаа байхгүй юу. Яг банкнаас их. Гэтэ 25%. Гэтэл арилжаачд юу гэсэд байдаг вэ гэхээр сардаа 10 ингээд нэг жилийн хугацаанд бол дансаа 120% өсөхгүй дээ шүү дээ. Ерөнхийдөө бол яг тиймэрхүү зүйлийг ингээ анхлан суралцж байгаа хүмүүс амар их гэж харж үздэг болохоор амар алддаг байсан. Эсвэл амар зүг зүйлийг хэллээ л дээ. Тий, тэгээд давхар ингэж байгаа. Одоо ингээд Монгол улсад хараад байхад Монгол улсад хадгаламжийн хөв 13-аас 14, хамгийн дээдл нь 16 хүртэл дээ шүү дээ. Энэ л болохоор хүмүүсийг маш буруу зам руу хөтэлдэг. Ягаад гэвэл Монгол улс хөгжихгүй байгаа маш олон шалтгаан байгаа. Нэгдүгээр гэх юм бол энэ хадгаламжнаас болж байгаа. Би өнөөдөр ажил хийгээд ингээд хуримтлуулсан мөнгөө ажил хийгээд ингээд авсан цалингаа хүмүүс ингээд банкнд хийчихдэг. Төгжөөд орхичдаг. Тэнгүүд 13-аас 14% хүүтэй мөнгө аваад хүүнээс ингээд ашиг олоод нь шүү дээ. Гадаадын улс оронд бол шал өөрөд чи шас мэдж байгаа. Япон улс ч юм уу улсуудын банкны хөө жилийн банкны хүн 1%-ээс 2% байдаг. Тэнгүүд хүмүүс жилийн 1-ээс 2% хүүтэй банкнд мөнгөө төгжихгүй тулд маш их хөрөнгө оруулалтууд хийж эхэлдэг. Нэг хөрөнгөний бирж дээр. Тий, хөрөнгөний бирж дээр хөрөнгө оруулалтууд өөр амар нэгэн бизнес ч юм уу төсөл дээр хөрөнгө оруулалт хийж тийм болохоор хөрөнгө оруулалт хийнэ гэдэг нь болохоор ирээдүйд өөрсдөө улсыгаа дэмжиж гин. Тий, нэг шинээр гарч иж байгаа төслүүдийг дэмжиж гин. Энэ маш ашигтай. Ягаад гэвэл хүмүүс яг одоо Монголд бол яг жилийн 13-аас 14% гэж ярьж байгаа ч гэсэн инфляц нэг 6-аас 8% байгаа. Тэнгүүд яг цэвэр авч байгаа ашиг нь нэг жилийн 8% орчим л байгаа. Тэнгүүд энэ одоо ерөнхийдөө бол банкуд яг үйл ажиллагаагаа явуулаад сая сүүл ардын гавьяа ярьж исэн банкны хүүг байхгүй болгоё. Альсвал ийм өндөр хүүтэй мөнгө хүлдэг банкнуудыг гаргаад гаднаас бага хувийн хүүтэй мөнгө хүлдэг банкнуудыг оруулж ирье. Энэ банкнууд арай хэтэрж байна гэдэг. Тийм шүү. Яг хүүг 1%, 2% дээр нь барьчих юм бол тэг хүмүүс мөнгө өөр зүйлсд ингээ хөрөнгө оруулалт хийгээд өөр арга замуудыг хайж эхэллээ. Монголын хөрөнгөний бирж дээр чинь жихэн гэрэл асах юм биш үү? Тий. Одоо нэгд одоо хөрөнгөний бирж гэснийх би ингээ ойрд нэг компани хараад байгаа байхгүй юу? Та хүн болгон мэдэх бах Tesla гэдэг компани. Тэрийг одоо бол хувьцааны үнэ нь $613 дээр байгаа. Өнөөдөр чинь 12 сарын 14. Яг одоогийн байдлаар $613 дээр байгаа. Би ихтэй нэг дэшегээ бүр 1000 цаашлаа 1500 ч хүрэх потенциалтай гэж хараад байгаа байхгүй юу? Яагаад вэ гэхээр яг ингээд энэ юу дэлхийн нүүрснээс татгалзаж эхэлж байгаа шүү дээ. Тэнгүүд нөгөө нэг clean energy гээд электрик, нарны салхины гээд иймэрхүү зүйлүүдийг амар ихээр ашиглаж эхэлж байгаа нь Tesla-г ерөнхийдөө бол амар ихээр одоо эрэлт үүсгээд хүчтэй болгож байгаа. Одоо ерөнхийдөө бол наанд ирж яхад бол одоо нүүрс ч юм уу одоо энэ нүүрс бол өөрөө шатах ашигт малтмал каусто билээ. Тэнгүүд нүүрс ч юм уу өөр алт ч юм уу энэ үнэт металл ерөнхийдөө бол фьючер ханш ерөнхийдөө бол өснө. Яагаад гэвэл эдгээр шахагдах нөөц. Чиний ярьж байгаа болохоор Tesla компани цахилгаан машин дээ. Tesla чинь цахилгаан машин ерөнхийдөө бол юу гэдэг нарны эрчим хүч. Энэ нь болохоор ерөнхийдөө сэргээгдэх эрчим хүч. Ерөнхийдөө бол дуусахгүй шахагдахгүй нөөц гэсэн үг. Тийм болохоор ирээдүйд бас амжилттай байж чадах байх. Tesla компани нөхцөг ерөнхийдөө бол би ч гэсэн хараалгаа ерөнхийдөө бол маш их хүмүүс сонирхож илээ. Энэ бол худалдаа тавсан зүгээр. Баг байгаа дээ. Энэ одоо л баг байгаа. Тий, ойрын хэдэн сар ерөнхийдөө бол маш том өсөлттэй хувьцаанд юм шүү дээ. Одоо ер нь бол амар байгаа. За нэг дахь баг байгаа юм чинь монголчууд гэхдээ бас хөрөнгө оруулалт гэхээр бас ойлгохгүй. Зарим яаж хөрөнгө оруулалт ингэ мэдээж би бол зөвлөхөд бол google.com-гийн маш гоё сайт байгаа. Тэ? Тэр лөө ороод хараад үзээд яаж хэрхэн одоо инвест хийх вэ Монголоос тий. Тэрийг судалчихад гараал ирнэ хариулт. За би одоо хөрөнгө оруулалтын талаар нэг юм ярихад одоо хөрөнгө оруулалт гэхэд Монголд бас нэг тийм буруу ойлголт юм байдаг байхгүй. Одоо хөрөнгө оруулалт хийж ингээд анханасаа яг буруу ойлголт гэдэг нь арилжаачтай өөрсдөө буруу ойлголт төрүүлсэн. Одоо Нико гэдээ ярьж арилжаач хөрөнгө оруулах. Тий байж тий арилжаач хөрөнгө оруулалт тал дээр одоо Нико, Монголын Бат Эрдэнэ ч юм өөр бусад арилжаачд байна л да.
буруу гаргасан алдаа нь юу вэ гэхээр ерөнхийдөө бол хөрөнгө оруулалт гэдэг нь болохоор хөрөнгө оруулалт хийж байгаа инвестор нь өөрөө 100% эрсдлийг даах хэрэгтэй. Арилжаач юм биш. Тэгэхээр яадаг вэ гэхээр арилжаачд өөрсдөө 100% эрсдлийг дааж аваад хөрөнгө оруулалт татдаг болсон. Энэ нь ерөнхийдөө бол маш буруу зүйл. Тэгэхээр арилжаачд ямар сэтгэл зүгөө арилж байна. Арилжаа хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүс өөрсдөө эрсдлийг ерөнхийдөө 100% хүлээх хэрэгтэй. Тийм үү? Үгүй юу? Хөрөнгө оруулж байгаа. За нэг ясандаа арилжаачд хөрөнгө оруулна гэдэг чинь тэр арилжаач чинь өөрөө бизнес байгууллага болж явж байгаа шүү дээ. Тэгэхээр ерөөхдөө бол тэр тухайн хүн нь тухайн бизнес байгууллагын одоо байгууллагад хөрөнгө оруулж одоо апогийн хувьцааг авлаа гэж бодоход 3 сар 6 сараар ингээд мөнгө авдсан шүү дээ. Нэг тиймэрхүү байдлаар хандах ёстой гэж хэлж байна тийм. Ерөөхдөө бол би нас санал нийлж байгаа. Тийм. Гэтэ яг бас хэд хэдэн бас нэг нөлөөлөх зүйлсүүд байх лах. Тийм. За карантины талаар Монголд одоо карантин сая 11 сарын хэднээс эхлэв? 11 сарын 10-наас эхлэв. 10-наас эхлээд сар гаруй карантинлчаад болцоод хөл хориг сулруулж байна те. Ерөнхийдөө бол Монголд карантин гэж ярихад бол ерөнхийдөө бол жижиг дунд үйлдвэрлэл ч юм уу. Одоо өдрийн орлогоор амьдардаг хүмүүс ямар их хэцүү чинь те. Одоо цахим хаягуудаар явж байгаа постууд, нийтлэлүүд амар хэцүүцсэн. Тэгээд маш олон хүмүүс ажлын байрг болоод одоо яг буцаж ингэ нээж байгаа л да. Гэтэ нээж байгаа гисэн чинь нөгөө нэг яг нэг сарын хугацаанд худалдан авах хүчийг маш ихээр унгаасан байгаа байхгүй. Ард иргэдийн амар хүчтэй. Нэг сар эдийн засаг зогсоход ард иргэдийн 60% нь худалдан авах хүчээ алдчихж байгаа нэхэр Монголын эдийн засаг ямар хэврэг байгааг нь харуулж байгаа. Тэгээ одоо нөгөө жижиг дунд үйлдвэрлэл чим одоо ингээд үйлдвэрлэлүүд ингээд босоод ирнэ шүү дээ. Түүнтэй одоо ингээд за ингээд энгийн жишээ л да цайны газар ч юм уу аль эсвэл тийм худалдааны жижиг одоо нэг тийм бараа зардаг газар ч юм уу. Тэнгүүд тэр газрууд одоо ингээд сар гаруй байж байгаад ажиллаад эхэлнэ. Тэнгүүд эхний нэг хэсэгтээ ямар ч худалдаа авахч болно. Тий. Үйлчлүүлэгч багтаа болчихно. Үйлчлүүлэгч багтаа худалдаа авахч байхгүй. Тий. Бараа татсан, бараа зарцсан. Тий. Тэгээ ерөөхдөө бол ингээд дампуурах нэг дампуурна гарч давж чадах нь давж гарна. Төрөөс сая нэг одоо анх ерөнхийлөгч болохоор 1 сая төгрөг тараана өрх бүртгээд ярьсан шүү дээ. Тийм. Тэрийг ерөнхийдөө бол би цуцлсанд нэрхэл дэмжигдээгүүд нэрхэд бол амар баяртай. Тийш битсэн. Яагаад вэ? Чи яагаад вэ хөө би яагаад вэ хөө? Би яагаад вэ? За маш их мөнгийг тарааснаар нийгэмд одоо инфляц маш ихээр ихсэн. Одоо ингээ хитрхи их мөнгө тараачаар үнийн хөрөгдөл, хөөсрөл, барааны үн, өргөн хэрэглээний барааны үн маш ихээр болчихно. Тэнгүүд яг сая дээр тараагаад нэг 10-аас 20 хоногтой ч юм уу 20-аас 30 хоногтой ч юм уу хэрэглээнийхээ зардлыг даагаад ингээд бараа бүтээгдэхүүнээ худалдаад авсан ч гэсэн хиттийн төлөвтэй бол энэ өргөн хэрэглээний барааны үн ихсчихээр нөгөө сая төгрөг нэрхэд бол үнц нэгөө хиттийн төлөвтэй ерхэд бол барааны үн ихсчихээр уус инфляц. Одоо өрх бүрт 1 сая төгрөг өрнөх юм бол наачаа. Яг бол Америкийн тэр нөгөө нэг 2 тэрбум доллар эдийн засаг руу шахна гэсэн нөгөө нэг төсөл байсан шүү дээ. Яг тэрнтэй бол нэг ингээд нэг адилхан байх гэж байсан болов уу гэж бас бодсон. Америкийн эдийн засаг ч мэдээж амар том дэлхийн топ эдийн засаг 2 тэрбум долларыг бол дорхноо гаргаад инфляцийг одоо харахад бол инфляц нь сая коронавирус ингээд вакцины дээр гарсан гэдэг мэдээгээр инфляцнууд барьж эхэлж байгаа байхгүй. Ард талаас нь хөөгд барьсан доллар. Яг вакцин гарах хүртэл долларын хүч бол яг хуучныхаараа байж гисэн. Яг инфляц нь гарч ирлээ. Яг вакцин гарч ирлээ. Тэгээ инфляц нь үсээ долларын хүч унж эхэлсэн. Яг чартан дээр харах юм бол байх. Тэгээ одоо тэгээ шинжилгээ яриад хэлсэн юм шүү дээ. Одоо ерөнхийдөө бол зах зээлдээ forex арилжаа гэхэд ерөнхийдөө бол 3 төрлийн шинжилгээ хийж байгаа шүү дээ. Тийм, sentimental, fundamental, technical. Би бол ерөнхийдөө бол fundamental, technical. Гэтэ technical ерөнхийдөө бол нэг 50% тай. Тэгээ ерөнхийдөө sentiment analysis-ийг ерөнхийдөө бас чухалчилдаг. Одоо яг COVID-19 одоо ерөнхийдөө бол цар тахал гарснаас хойш арилжаа хийх явцад бол technical analysis зарим мөчд бас ажиллахгүй байсан. Ерөнхийдөө бол индикаторууд ажилтдаг ч юм уу. Аль эсвэл technical analysis ерөнхийдөө бол заадаггүй. Fundamental арай илүү давмгай байсан. Чиний хувьд? Миний энэ жилийн арилжааны хувьд бол яг би фундаментал тал дээр бол яг нэг Brexit байгаа шүү дээ. Brexit дээр амар чухалчсан. Вакциныг болохоор коронавирусыг болохоор нэг амар тийм нэг чухалчилж аваагүй.
Угаасаа эн чин болж исэн зүйл 2002 онд коронавирусын өмнөх нөө SARS болж исэн. Тухайн SARS-ын чартыг сарсан. За яг одоо шиг юмар болоогүй ч яг ижлэхэн төрлийн вирус хятад нөлөөсөн те. Тухайн чартыг харсан нэг амар бас юм болоогүй. Эбола вирусын тухайн юм бас тийм чартыг харсан. Нэг амар тийм хөдөлгөөн бол болоог болох би яг за яг техникалаа барьчээ. Техникал талаа амар сайн барьчээ. Гэхдээ би харилцаалахдаа яг одоо нөгөө нэг хэрэв одоо Америк коронавируст ингээд автагдаад амар ингээд топ нэгт нэг орж ирсэн шүү дээ. Тухайд би долларын холбоотой харилцаануудыг хийхэ болсон юм. Тэнгүүд одоо Нью-Зеланд ч сайхан баг хамгийн ихэнд чинь коронавирус бас манай улс орнд байхгүй гэхэд Нью-Зеланд долларыг голдоо харилцаалж гисэн. Ингээд бол мэдээлгээрээ дамжуулж хамгийн эрсдэл багтайг нь би сонгож харилцаалж гисэн гэсэн. Аюулгүй зүйлс төрөнд оруулж гэлсэн гэдэг. За хоёул одоо тэгээд яг шинжилгээний талаар яриул бас илүү дэлгэрэнгүй бас маш их хугацаа зарцуулах тийх баг. Тэгээ хоёул одоо риск менежментийн талаар нэг жоох ярив. Риск менежмент. Чи хэдүүгийн рискийг барьдаг байх та. Би ярилцаандаа ерөнхийдөө бол янз бүрэлтэй 1-3% риск. 1-3. Бол 3-5% байдаг. Тэгэхээр яг вэ гэхээр одоо ингээд дөнгөж шинээр гарч иж байгаа арилжаачид баг зэрэг онлайн тулгуур ойлголтуудыг ойлгоцсон. Тэгээ жоохон шинжилгээгээ сурцсан. Тэнгүүд нь риск менежмент гэдэг зүйл дээр л алдаад байгаа юм байна. Харин тий. Нөгөө нэг Forex хийгээд маш хурдан хугацаанд баяжчин гэж бодоод тэгэд өндөр лотоор арилжаанд ороод энэ л хороо сэтгэл зүйд маш тогтворгүй. Тэгэхээр риск менежмент гэдэг зүйлийг яах вэ гэхээр одоо яг би шинэ арилжаач зөвлөхөд бол ерөнхийдөө бол арилжаа эхлэхээс өмнө демо дансан дээр туршлага хөрөмтлөл өөрийн гэсэн арга барилаа ол хамгийн багадаа 10,000 арилжаа хийгээд өөрийн арга барилаа олсныхаа дараа рил дансаар арилжаа хийж эхэлнэ. Тийм бас 10,000 арилжаа гэдэг дээр ч бас нэг зүйл юм чи. Арилжааны тим лог, ноутбук хөтлөх хэрэгтэй. Тийм. Зайлшгүй. Тэгжиж би сайн байна уу муу гэдэг тэр дата ч гарч ирж шүү дээ. Би ямар учир шалтгааны улмаас ямар шинжилгээгээд энэ арилжаанд орсон бэлээ гэдэг хард твит дээр ингээд бичих юм шүү дээ. Тэгээд яг одоо ингээд арилжаа хийгээд эхэлж ингээд хүмүүс ярьдсан л та $2,000 депозит хийлээ, $5,000 депозит хийлээ гэдэг. Тэнгүүд арилжаанд оруулах хэвээр тэр мөнгөнд дүнгээ маш олон хуваагаад орвол $5,000 дансаар нэг арилжаанд ороо шатаачвал дахиад арилжааг сэтгэл зүг болчих шүү дээ. Тэнгүүд 5,000 5 хуваагаад $1,000 5 удаа цэнгэлээ. 1000 алдсан ч гэсэн хойно 4 цэнгэлдүүлдэг шүү дээ. Тэгэхээр сэтгэл зүйд ерөнхийдөө бол нөлөөлөх нь бага байх юм болов. Тийм. Гэхдээ яг одоо чи 1000 алдчих юм бол гэж ярьж шүү дээ. Тэгээ яг арилжаачдын арилжаа гэдэг хүн чинь хоёр ажилтаа гэж би үздэг байхгүй юу. За нэгт нь болохоор дансаа амьд байлгах. Хоёр дахь ажил нь ашиг гэх. Тийм. Нэгтх нь бол хамгийн чухал ажил өстэй. Хамгийн дөрөв дансаа амьд байлгах. Дараачих нь ашиг гэх. Тийм шинэ арилжаач тэр нь бол дансаа амьд авч хэлдэг юм. Одоо ерөнхийдөө бол би арилжааны юугаар бол свинг төрлийн арилжаач уртын. Ерөнхийдөө бол нэг арилжааг ерөнхийдөө бол 7 хоногоос 2-7 хоног барьдаг ч юм уу. Ерөнхийдөө бол уртын арилжаач. Мөгийн свинг хийдэг. Гэтэ ерөнхийдөө бол яг энэ жилээс хавла коронавирус, Brexit тэ иймэрхүү гинтийн хөдөлгөөнүүдээс болоод ерөнхийдөө бол би юу л орцсон. Day trade руу орцсон. Тийм. Хаяа бол свинг руу орно. Гэтэ голдууд хийлээ хэн. Day trade. Яг хоо миний свинг арилжааг яагаад онцож ингээ свинг арилжаа хийдэг болсон бэ гэхээр свинг арилжааны риск ratio ерөнхийдөө бол би 5-ыг харьцах нэг ч юм уу 4-ыг харьцах нэг арилжаа хийдэг. Тийм. Одоо risk ratio дээр чи swing бол хамгийн бест нэстэй. Тийм. 5-ыг харьцах нэг арилжаа гэдээ яах вэ гэхээр би 4 арилжаанд орё л доо. Нэгэн дээр нь яллаа. 3 арилжаан дээр ялагдлаа штэ. Тэгвэл миний нэг арилжааны дүн нөгөө 3 арилжааныхаа лосыг даагаад ашигтай байж чаддаг. Тийм болохоор би 9 арилжааг ерөнхийдөө бол чухалчилдаг. Тийм шүү. Тийм. Гэтэ 9 арилжаа ингээ уртын арилжааны ерөнхийдөө бол биелэх магадлал нь тамагл биелэх магадлал нь day trade ч юм уу scalp-ыг бодвол маш өндөр байдаг. Тэгээ scalp арилжаа хийдэг хүмүүс ерөнхийдөө бол сэтгэл зүйн маш тогтворгүй байдаг. Жоох стресстэй байдаг. Яг тэгээд голдуу баг данстай хүмүүс их scalp-ыг хийдэг. Тэгээ богино цагийн график дээр 1 минут 5 минут 15 минутын график дээр scalp арилжаа хийдэг болохоор ерөнхийдөө маш тийм тогтворгүй байдаг. Тийм. Ер нь яг би ингээ арилжаачтай уулзаад ингээд явж байхад ихэнх нь scalp хийхэд бол дандаа баг данстай. Галсын дансыг хурдан өсгөчээ. Энэ нь бас нөгөө талаараа энэ чинь яг өсгөж бол болно scalp-аар. Боломжгүй биш, боломжтой. Тэгвэл нөгөө талаараа энэ чинь бас нөгөө нэг хоёр талд сэлэм гэж байдаг шүү дээ. Нөгөө талд өөрийгөө утгалчих байхгүй юу? Бас яагаад вэ гэхээр тухайн дансаа өсгөчлөө тий.
За $100 скапцаар хагаад нэг 800 900 болгочлоо. За дээр шиг 4 оронтой тоолоо ороод ирэнгүүт энэ чинь скапа хийдэг. Гэхдээ нөгөө нэг 1 2 3 4 5 арилж байгаа ингээд данс амар хурдан өсгчдөг. Дараа нь нөгөөдгөө 2 3 4 арилж байгаа ингээд доошоо унгаачих юм бол сэтгэл зүгээ алдаад эхэлдэг. Скапи нэг аюул нь бол тэр. Day trade дээр бол яадаг гэхээр нэг өдөрт нэг арилжаа нэг баяр. Тэг яг бит амарлаа. Гэхдээ яг би swing хийдэг болсон ч ерөнхийдөө бол одоо ерөнхийдөө нэг тийм санаа зохиолцсон. Анх ерөнхийдөө day trade ч юм уу, scalp trade хийхэд за арилжаа яаж байгаа болоо гэж байнгын чартаа хараал тий. Яаж байгаа болоо гэж ингээд санаа зовдөг гэсэн чинь swing төрлийн арилжаа хийсэн чинь арилжаагаа мартцсан. Би ерөнхийдөө арилжаанд ороод 2-7 хоног ч юм уу 1-7 хоног ингээд марчдаг. Тэр нэг бас бит амар. Day trade бас яг ерөнхийдөө л адилхан. Ерөнхийдөө өдөртөө ингээд ороо гарчдаг. Яг анх арилжаа хийж байгаа хүмүүс бол ерөнхийдөө нэг арилжаанд орчхоор шүн нүндтгүү арилжаагаа хараад Яг анхлан арилжаа хийж байгаа хүмүүст бол зөвлөхөд бол day trade гэж бол би хэлнэ. Тийм. За яагаад вэ гэхээр нэгт өглөө Токиогоор нээсэн арилжаагаа сайхан явуулчих юм бол Лондон дээр хаачих болно шүү дээ. Тэгээд үлдсэн оройн цагаараа хүснэ гэж болно тий. Тэгээд day trade чинь бас яагаад гол би яг санал болгодог вэ гэхээр day trade-ээс цаашаа swing trade руу шилжиж болно, бас scalp руу шилжиж болно. Хоёроо шилжиж болох чанартай day trading стил чинь. Тий, тэгээд одоо шинээр арилжаа хийж эхэлж байгаа, арилжаа судлаж эхэлж байгаа, арилжаа хийх гэж оролдож байгаа хүмүүстэй хандаж хэлэхэд ерөнхийдөө бол арилжаа 8 гэдэг нь бол ердөөс хурдан баяж харга биш. Тий. Хурдан баяж харга бол биш. Тэгээд энэ нь болохоор маш их хөдөлмөр, маш их туршлагыг хоригдлуулж ийж, маш том мэдлэгтэй байж ийж эндээс ашиг хийнэ. Тийм амархан зүйл бол энд байхгүй. Ерөнхийдөө бол арилжаа хийн гэдэг чинь би өөрийнхөө бизнесийг өөрөө хөтөлж байна л гэсэн үг шүү дээ. Тэгээд алдагдлыг бол юу гэж үзэх вэ? Бизнесийн аливаа бизнестэй би хийж байгаа зарлага. Тий. Яг нь Forex-ийг хүмүүс өндөр эрсдэлтэй л гэж яриад идэм л та. Тэгэхээр Forex-ийн эрсдэл нь бол би бол өндөр эрсдэлгүй гэж хэлнэ. Ягаад гэвэл эрсдлийг өөрөө контролдох байхгүй. Эрсдлийг өөрөөсөө хинж болдог. Би өнөөдөр ямар хэмжээний арилжаанд ороод ямар хэмжээний алдагдал хүлээх өөрөөсөө ингэ тооцоолж болдог. Өөр бусад бизнесүүд тооцоолж болдгоо шүү дээ. Одоо ингээд би хэрвээ ингээд барилгын ингээд компанитай байсан бол ингээд зунжанга бороо ороод ч юм уу тий барилга явахгүй байх ч юм уу айл эсвэл өөр гурил ингээд хөдөө аж ахуйн салбарт ажиллаж исэн бол 100 ч юм уу байгалийн гам шиг боллоо гэж бодоход эрсдлийг ингээд тооцоолж болдог. Тэгэхээр Forex бол ерөнхийдөө өөрөө эрсдлээ тооцоолдог. Өөрөө эрсдлээ хинж болдог. Үүгээрээ маш давуу талтай. Тийм. Тэгээ бас яг бизнес гэдэг дээр бас Forex ч нэг юу сурах тэр процессыг маш хурдан гэж бодоод байдаг хүмүүс. Тийм. Одоо ерөнхийдөө бол тийм нэмгэн мэдлэгтэй туршлага багтай аз сорьсон үйлдэл хийгээд дансныхаа маш их хувийг нэг арилжаанд зарцуулаад ингээд хурдан ингээд дансаа өсгөж тийм зүйлсийг ерөнхийдөө бол бити хийгээрээ энэ ерөнхийдөө бол олон авар нэгэндээ гээд нэг л өдөр дансаа шатаадаг. Тэгэхээр тийм үйлдэлүүдийг бити хийгээрэй л гэж хэлье. Тийм. За ерөнхийдөө бол хоёулах нь хугацаа дуусчихын тий. Өнөөдөр тэгээд манай X-West Traders Club YouTube-ыг subscribe хийгээрэй. Манай бичлэгэн дээр лайк дараарай. Найзуудлага, найз хамт арилжаа хийдэг нөхдөөдлөгөө шеэрлээрэй. Тэгээд X-West team мөгийн болон даашка байла. Баярлалаа.